Beijing ээлжид нэгэн бичлэгээр та бүхэнтэй уулзж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаад What's Going On Beijing группийн зүгээс та бүхэндээ зориулаад бүгд найрамдах хятад ард улсыг зорин суралцахаар төлөвлөж байгаа магистр, докторийн ах эх нартай болон бакалаврын оюутан залуус мэдээлэл өгөх зорилготой бичлэг оруулж байгаамаа. Та бүхэнд ямар мэдээлэл өгөх вэ гэхлээр илүү амьдралтай ойрхон өдөр тутамдаа хэрэглэж болдог хятад улсад очиход таны мэдхгүй зүйл байх юм бол танд хэрэг болох аппликейшн болон хятадын виза X1, X2 визаны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтлээ. Хамгийн түрүүнд та бүхэндээ би WeChat гэдэг аппликейшнийг танилцуулъя гэж бодсон. За WeChat-ыг хятадд бол Weixin гэж нэрлэдэг. За Weixin-ыг хятад хүмүүс өнөөдөр маш өргөн хүрээгээр хэрэглэдэг болчихсон. За WeChat-ийн давуу тал нь юу вэ гэхээр та WeChat-д байсан тохиолдолд ямар ч хүнтэй хаанаас ч гэсэн маш түрүүн шуурхай холбоо тогтоож болно. За тэр байтугай сургуулийнхаа гадаад хүүхдүүдийг хариуцсан багш болон ангийнхаа багш, ангийнхаа хүүхдүүд за тэгээд ер нь хятадд байгаа хэм бүхэнтэй та WeChat-аар дамжуулаад маш амархан холбогдож болно. За WeChat-ны бас нэг мэдэхгүй зүйл нь WeChat-ын дотор маш олон туслах систем байдаг. За энэ бол WeChat-ны яг харагдах байдал. За яг одоо доор байгаа энэ Mi гэсэн дээр дараад за ингэнгүүт танд өөрт чинь төрөвч гэсэн цэс харагдана. За та төрөвч гэдэг дээрээ дараад оронгууд танд миний яриад байсан маш олон туслах цэсүүд харагдаж байгаа. За одоо энд болохоор money, balance, cards гэсэн 3 өгөгдөл харагдаж байна. За одоо бүгдээрээ balance буюу үлдэгдлээ харж болж байна. За таны харж байгаачлан яг одоо миний WeChat-нд 5 yon 9 money үлдэгдэл байна. За харин хажуу талд нь байгаа money гэсэн цэс рүү ороход та QR код өдөөс чинь гарч ирнэ. За та энэхүү QR кодыг уншуулад хятадын аль ч нутаг дэвсгэрийн ямар ч худалдаа гүйлгээ хийж болох газруудаар шууд энийгээ уншуулад гүйлгээ хийн гэсэн үг. За одоохондоо Монголд арай өргөн дэлгэрээгүй байгаа. За та карта авч яваагүй тохиолдолд ч гэсэн энэхүү QR кодыг уншуулад ер нь таны картаараа л адилхан гүйлгээ хийж гинэ гэсэн үг. За дараагийнх нь cards гэсэн өгөгдөн дээр дарахад та WeChat-тайгаа ямар карт холбосон байгаагаа харж болно. За одоогоор бол би өөрийнхөө WeChat-ндаа зөвхөн Bank of China-гийнхаа нэг л картыг холбосон байна. За та үүнээс гадна Тариалангийн банк, за Гүншаньинхан гээд маш олон төрлийн банкнуудынхаа картуудыг зэрэг холбох боломжтой байгаа. За эргээд үндсэн цэс рүүгээ оръё. За нөгөө миний яриад байсан маш олон туслах цэгүүд маань энд харагдаж байна. За ингээд доошлуулад харахаар маш олон одоо тог усны мөнгө гээд бүгдийг төлж болдог. За одоо жишээлбэл би та бүхэнд онгоц юм уу эсвэл хурдны галт тэргийн плед захиалга руу орж үзүүлье. За ингээд орохоор миний хамгийн сүүлд чек хийсэн онгоцны плед харагдаж байна. WeChat-аараа шууд онгоцны плед болон хурдны галт тэрэг гэх зэргийн пледүүдийг худалдаж авч болдог байгаа. За яг одоо энэ цэс болвол Didi Da гэдэг цэс байгаа. За хятадууд бол Didi Chö гэж нэрлэдэг. За Didi Chö нь яадаг вэ гэхээр ер нь бол нэг төрлийн такси. Гэхдээ таксинаас хямд, за тэгээд таксинаас илүү тухтай, яг өөрийнхөө машиндаа явж байгаа юм шиг үйлчилгээг та авч болдог. За энийг яаж хэрэглэдэг вэ гэхээр оронгууд өөдөө шууд улаан ногоо ийм цэгтэй өгтүн гарч ирнэ. За ногоон цэгэн дээр нь та өөрийн яг одоо байгаа байрлалаа оруулна. За улаан цэгэн дээр нь та өөрийн очих ёстой байрлалаа оруулна. Ингэснээр та өөрийн мэдээллийг оруулснаар цаана жолоочд бас таны мэдээлэл давхар очдог байгаа. За энэ үед жолооч таныг авснаар за та ер нь бол өөрийн жолоочтойгоо холбогдож байна гэсэн үг. Тэгээд таны утасны дугаар мөн жолоочийн утасны дугаар энэ туслах цэсээр дамжуулаад харагддаг. За мөн та тухайн таксигаа өөрөөс тань хэдэн метрийн зайтай яг хаана явж байгаа вэ гэдгийг бас дүрстэйгээр харж болдог байгаа. За ер нь бол энэ ингээд туслах цэс дотор маш олон зүйлийг хийж болдог. Тэгээ би та бүхний хэрэгцээтэй тэгээд хамгийн наад захын зүйлийг харууллаа. Тэгээд та өөрөө WeChat-ыг бүрэн гүйцэд хэрэглэх үедээ илүү их хэрэглээний дундаа мэдэх баха. За дараагийн аппликейшны хувьд бол
Jifubo гэж байгаа. За Jifubo та бүхэн Alipay гэдэг нэрээр нь сонсч ирсэн байж магадгүй. Alipay-ийн хувьд бол WeChat-наас арай ондоо. Гэхдээ хэрэглээ бол бараг адилхан. За WeChat-ийн нэг давуу тал нь хүн болгон өдөр тутамдаа за яг монголчуудын хэлж занснаар Facebook-ийн Messenger буюу яг өдөр тутмын хүмүүс хоорондын харилцаанд илүү ашигладаг. За Jifubo бол харилцаа гэхээс илүү за төлбөр тооцоо янз бүрийн мөнгөн гуйлаг гэх зэргээр ашигладаг. WeChat-ийн нэг сул тал нь та банкнаас мөнгө татахад танаас мөнгө гарахгүй боловч WeChat-аар дамжуулаад банкныхаа карт руу эргүүлээд мөнгө хийхэд дундаас нь шимтгэл мөнгө авдаг. За Jifubo-ийн нэг давуу тал нь банкнаас мөнгө татах болон Jifubo-оос буцаагаад банкныхаа карт руу мөнгө хийхэд дундын ямар ч гуйвлын шимтгэл байхгүй байгаа. Jifubo-ийн дотор бас маш олон туслах зэстэй байгаа. За энэхүү туслах зэсийн дотор танд бараг хийж болохгүй үйлдэл гэж байхгүй. За хятадууд бол Jifubo-ыг маш өргөн дэлгэр хэрэглэдэг. За Jifubo-ийн бас нэг давуу тал нь хятадууд яг өнөөгийн байдалд бол банкнд мөнгө хадгалах байсан гэсэн үг. За яагаад гэвэл өнөөдөр хятад улсын банк санхүүгийн хадгаламжийн хүү яг одоогийн байдлаар маш бага тооцогддог. За тийм учраас хүмүүс Jifubo-ыг илүү их ашиглаж эхэлсэн. За Jifubo-ыг яагаад сонгож байгаа вэ гэхээр тодорхой нэг хэмжээний за жишээлбэл 10,000 оныг та Jifubo дотор байршуулснаар 7 хоног бүрийн нэг өдөр танд тухайн таны хадгалж байгаа мөнгөнд дүнд дүүцхүүц хамгийн өндөр хүү шууд таны данс руу ордог байгаа. Тийм учраас таныг бас энэхүү аппликейшн яг энэ давуу талыг ашиглаж мэдэж сураарай гэж хэлмээр байна. За миний дараагийн танилцуулах аппликейшн бол Baidu байгаа. За Baidu бол та бид бүхний мэдхээр яг дэлхийн өргөн хэрэглэгддэг Google-тэй адилхан байгаа. Baidu бол яг хятад хүмүүсийн ашигладаг Google эсвэл Wikipedia гэж та ойлгож байна. За Baidu-гаас юу хайж болох вэ гэж үү? Та Baidu-гаас бүх зүйлийг хайж болно. Хийж чадахгүй даалгавар байх юм бол тухайн даалгаврыг хэрхэн хийх вэ? Эсвэл аль хэдийн хийцэн байгаа бэлэн материалыг та өөрөө яаж засаж хураалгах вэ гэдээ маш олон төрлөөр ашиглаж болно. Окей, дараагийнх нь Baidu D2 байгаа. За Baidu D2 нь бол Baidu компани бас нэгэн борлож гаргасан аппликейшн. За Baidu D2 яадаг вэ гэхээр хамгийн анх удаа хятадд очиж байгаа. Эсвэл бол таны яг одоо очиод суралцахаар сонгож буй хотдоо та анх удаа хөл тавих гэж байгаа бол мэдээж төөрөх тухайн газар мэдэхгүй асуудал маш их гардаг. Тийм учраас Baidu D2 байхад та ийм асуудлаас айгаад хэрэг байхгүй. Яагаад гэвэл хятадын энэ газар зүйг заасан ийм аппликейшнууд хамгийн сайн, хамгийн үнэн бодит байдаг. Тийм учраас та надад буруу газар ч юм уу буруу зүйлийг зааж өгөх айдсууд байхгүй гэж ойлгоно. Baidu D2-ийн нэг давуу тал нь та өөрийн очих гэж байгаа газраа яг одоо өөрийн яг одоо байршиж буй газартайгаа оруулахад за таныг явгнаар явах уу, автобусаар явах уу, метрогоор явах уу, эсвэл таксид гэж явах уу гэдэг бүх аргачлалыг танд гаргаад өгöd та тэр дундаасаа харж агаад өөрөө аль замаар явахаас сонгоод дээрээс нь хамгийн хурдан очиж болно. Baidu D2-ийн нэг давуу тал нь хэрэг та автобусаар явах, эсвэл метрогоор явах, эсвэл таксигаар явах тохиолдлыг сонгоход доор нь танд бараг цагаар үнийн дүнд танд ийм гарна гэсэн мэдээллийг бас давхар гаргаж өгдөг байна. За Baidu D2-ийн бас нэг давуу тал нь хэрэг та таксидах гэж үнэхээр яарч таксидах гэж байгаа болвол за таны очих гэж байгаа газрын дунд янз бүрийн гацаа байна. За хэрвээ гацаа байвал хэдэн минутын гацааг аль замаас аль зам хүрчлэх хоорондын гацаа гэдэг ийм нарийн детальтай зүйлийг хүртэл гаргаж өгдөг байгаа шүү. Дараагийн аппликейшн ер нь бол оюутан залуусын хувьд хамгийн чухал энэ бол VPN байгаа. За VPN-ыг зарим хүмүүс анх удаа сонсч магадгүй. За VPN бол яадаг зорилготой аппликейшн бэ гэхлээр тухайн таны хэрэглэж буй хялгаан төхөөрөмж буюу компьютер эсвэл утасны IP кодыг өөрчилдөг байгаа. Та бүхэн мэдэх байх хятад улсаас бидний YouTube, Facebook, Instagram бидний өргөн дэлхийд хэрэглэдэг аппликейшнүүд бид нар орж болдоггүй сайт руу чисэн. Тийм учраас бид нар энэхүү асуудлыг зөвхөн VPN-ийн тусламжтай шийддэг. Хэрэг та хятад улсад хаар зорж байгаа бол утсан дээрээ доотлон 3-аас дээш VPN татаад аваад яваарай гэж зөвлөмөр. За дараагийнх нь чөлөөж цагаа болон өөрийнхөө хятад хэлэнд анхаарал тавьдаг хүмүүс зориулсан аппликейшн байгаа. За энийг би өөрөө ч өдөр тутамдаа маш их хэрэглэдэг. iQIYI гэж нэрлэдэг байна. За iQIYI яадаг вэ гэхээр iQIYI-гээр та дамжуулан кино, зураг, за мөн хятадын маш олон шоу болон entertainment зүйлүүдийг олж авч болно. iQIYI-гийн давуу тал нь маш сайн нэгтрэлтэй видео хүргэдэг. Дээрээс нь та VIP эрхийг худалдаж авсан тохиолдолд маш олон киног үнгүй үзэж болдог. За кино бүрэн доороо сабтайтлтай байгаа. Мэдээж хятад сабтайтлтай. Тийм учраас хэрвээ та киноны дуртай мөн киногаар дамжуулж хятад хэлийг сайжруулъя гэж бодож байгаа хүмүүс байхan бол iQIYI гэдэг аппликейшнийг хэрэглэж сураарай. Дараагийнх нь болохоор
хүнд хэрэгтэй нэгэн аппликейшн байгаа. Энэ бол Yoda CDN гэдэг байгаа. Юу нь бол translation application. За энэ аппликейшнийг би яагаад сонгож байгаа вэ гэхээр энэ аппликейшн та компьютер дээрээсээ веб хуудасаар дамжуулан орж хэрэглэж болно. За утсан дээр бол та аппликейшн хэлбэрээр хэрэглэж болно. За миний хувьд бол Yoda CDN-ийг байнга хэрэглэдэг. Миний баснаар ганцхан Yoda CDN байдаг. Энэс өөр CDN байдаггүй. Яг бол би Yoda CDN-ийг хамгийн сайн гэж боддог. За яагаад сайн юм бэ гэж боддог вэ гэхээр Yoda CDN хятадаас англиас хятад руу орчуулахдаа маш сайн алдаагүй орчуулдаг. За дээрэс нь орчуулах тэр дундаа албаны үгийг хэрэгж орчуулдаг байгаа. Тийм учраас даалгавар, зам үе ихтгэл ч юм уу ер нь бол өөртөө хэрэгтэй зүйлийг англиас хятад руу орчуулахдаа би зөвхөн Yoda CDN-ийг хэрэглэдэг. За дээрээс нь дахиад нэмж хэлэхэд хөгжил дуу сонсдог сонирхолтой залуусууд бидээс та хятад улсад очиход YouTube-ыг ашиглаж хийж дуу сонсч чадахгүй. Тийм учраас та QQ Music гэдэг аппликейшнийг мэддэг хамгийн чухал. QQ Music-ын та бүхний мэддгээр Spotify гэдэг аппликейшнд юу нэлээд адилхан байгаа. Хэрэглэх хүрээ маш өндөртэй. QQ Music-ээр дамжуулан та шинээр гарсан дууны видео бичлэгийг хүртэл үзэж болдог. За хамгийн давуу тал нь англи, хятад, солонгос, япон гэдэг энэ бүх дуунуудыг сонсохын сацуу энэ дуунуудын өгнүүд нь дандаа хамт давхар гарч ирдэг байна. Тийм учраас QQ Music-ийг хэрэглээрэй гэж зөвлөмөр юм. Дараагийн хүргэх маш чухал аппликейшн бол Taobao байна. За тэгээд би Taobao-ыг бол та бүхэн аль хэдийн мэддэг болчихсон байх гэж бодож байна. Яагаад бол Facebook дээр өнөөдөр маш олон хүмүүс Taobao өөрийн аккаунтаа ашиглаад хүмүүсээс захиалга аван худалдаа үйлчлэг хийдэг болчихсон байна. Гэхдээ та Taobao-ыг өөрөө хятад улсад очиод яаж ашиглах вэ гэвэл WeChat, Jifubao хоёроор хоёулангаар төлбөр төлж болдог байсан. Гэхдээ одоо Taobao зөвхөн Jifubao-оор дамжуулан төлбөр тооцоо хийдэг болсон байгаа. Тийм учраас энийг бас мэдээд байгаарай гэж хэлмээрээ. Тэгээд Taobao-ын бас нэг давуу тал нь та ямарваа нэг үнэтэй зүйл эсвэл хямдхан зүйл авсан тохиолдолд тухайн таны худалдан авалт хийсэн зүйл танд таалагдахгүй байвал та 7 хоногийн дотор тухайн зүйлийг буцааж болдог байгаа. За буцаасан тохиолдолд тухайн компани таны буцаан олголтын мөнгийг бараагаа хүлээн авснаас 1-3 өдрийн дотор таны карт руу шууд бэлнээр хийдэг байгаа шүү. Үүн дээрээс нь та бүхэнд мэдээлэл болгож хэлэхэд бүгд найрамдах хятад ард улс дах Монгол оюутны нэгдсэн холбоо жил бүр уламжлалт болгон хүргэдэг шинэ оюутан хүлээн авах өдрөлгөө одоо 8 сарын 14-ээс 16-ны хооронд хийхээр төлөвлөсөн байлаа. Энэхүү өдөрлөг дээр хятад улсын 23 хотод суралцдаг оюутан залуус өөрийн биеэр ирж та бүхэнд зөвлөгөө өгнө. За мөн туршлагатай оюутан залуус та бүхэнд өөрийн биеэр ихтгэл тавих байгаа. Хэрвээ та бүхэн хүсвэл тухайн өдөрлөгт ирээрэй. За энэхүү өдрөлийн давуу тал нь юу вэ гэхээр яг суралцахаар зорж буй танд яг одоо суралцж байгаа оюутан өөрийн биеэр мэдээлэл өгдөгөр хамгийн давуу талтай байгаа. Мөн танд ойлгоогүй ч юм уу эсвэл одоо тулгараад байгаа асуулт байгаа бол тухайн өдөрлөгт ирээд та өөрийн биеэр асууж мэдэх боломжтой байгаа шүү. Одоо харин та бүхэндээ X1, X2 визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Хятад улсыг зорих гэж байгаа оюутан залуусын хамгийн том толгойн өвчин өнөөдөр яхаа аргагүй виза болсон байгаа. За түүнчлэн сошиал ертөнцөөр визаны талаарх маш дали ташаа мэдээллүүд нэлээд явж байгаа харагдсан. За нэгдүгээрт Хятадын элчин сайдын яам нь хизээч ямар нэгэн зуучлагчийн байгууллагаар виза хүлээж авдаггүй байгаа. Мөн хоёрдугаарт визаны төлбөрийг хизээч бэлнээр авдаггүй. Урьдчилан заавалжгүй дансаар шилжүүлсэн байх ёстой байдаг. За мөн 2015 оноос өмнө авсан паспорт байвал та зүгээр материалаа журмын дагуу бүрдүүлээд орно. Хэрвээ 2015 оноос хойш авсан паспортоор та визанд орох гэж байгаа бол 2015 оноос өмнө ашиглаж байсан паспортны хуулбар алга болгосон тохиолдолд та заавал түүц машинаас байсан гэдэг нь үнэн гэсэн бичгтээ очих ёстой. За визанд юу хэрэгтэй вэ гэхлээр сургуулийн урилганы хуулбар, виз мэдүүлэх анкет буюу GW201, GW202 гэдгийг та сайтаар нь орон татан аваад бөглөх ёстой. За паспортны хувьд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай байх ёстой. Дээрэс нь виз мэдүүлж байгаа аппликейшн дээр наах 1% C зурагтай байх ёстой. За хамгийн анх удаа Хятад улс руу суралцахаар зорчих гэж байгаа эсвэл та өмнө нь Хятад улсад тодорхой хэмжээгээр сурж байсан эргээд дахиад суралцахаар явж байгаа бол та заавалжгүй эрүүл мэндийн үйлчилгээний бичгтэй байх ёстой. За та визнийхаа анкетыг Хятад улсын элчин сайдын яамн дээр очиод авна. За дээр дурдсан материалуудаас нэг нь л дутвал таны материалыг хүлээн авах боломжгүй.
За Хятадын элчин сайдын яаман зөвхөн 1 дэх, 3 дахь, 5 дахь өдрүүдэд өглөө 9 цаг 30 минутаас өдрийн 12 цаг хүртэл ердөө 80 хүний материалыг хүлээж авдаг учраас та материалаа маш сайн нарийн зөв бүрдүүлээд очоорой. Саяхан визандаа маш олон өдөр очирлсны эцэст өөрийнх нь очир ирэх үед за визан дээр ч арын хаалга байгааг харсан нэгэн оюутан маань их бухимдсны үндсэн дээр өөрийнхөө их сургуулийн урилгыг уурсан тохиолдол гарсан. Үнэхээр маш харамсалтай хэрэг гэж би харж байгаа. Тэгээд бүгдээрээ айл болох стресстгүй, аль болох арын хаалгаар явахгүй нэгнийгээ хүндлээд хамтдаа энэ нэг визаныхаа асуудлыг давах юм бол бусад асуудал нь маш амархан байдаг шүү гэдгийг хэлмээр байна. За мөн дахиад нэг дурдах зүйл нь та X1, X2 визаг авчаад өөрийн сурах гэж байгаа их сургууль дээр очиод сарын дотор заавалчгүй дахиад визанд хамрагддаг байгаа. За тэр нь ямар виза вэ гэхлээр яг суралцах гэдэг визаг өгдөг байгаа. Тэгэхээр сарын дотор очихгүй бол таны эндээс авсан виза хүчингүй болчихно. Тэгэхээр та заавал эргээд Монголд ирээд дахин X1, X2-т орох шаардлага гарна. Тийм учраас энийг маш сайн анхаарч яваарай. Тэгээд миний хүргэсэн энэ удаагийн бичлэг та бүхэнд тус тийм болсон байх гэж найдаж байна. Тэгээд дараагийнхын бичлэгээр уулзлаа. Түр баяртай.